За 1998 оны төгсөгчдийн ширээн дээр хурц ирээд байна. За орой минь. За өнөөдөр хуран цугларсан ус нутгаараа овгулж явдаг нутгийн эрхэм махан дүүс та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргэе. Бид 1998 оны төгсөлтийн хамт олон байгаамаа. Тэгээд энэ бас нэг талаараа бас нэг онцлогтой зүйл байгаа. Ус аймгийн засаг дарга Батчаргал маань бас 1998 оны төгсөлтийн ийм одоо төгсөгч байгаа. Тэгээ бид нар ерөнхийдөө бид 98 гэж төлөөллийн төв байгууллагатай, төрийн бус байгууллагатай. Тэгээд 2030 он хүртэл хэрэгжүүлэх бас U Park гэдэг ийм улаан уулын артал дээр нэг ийм төсөл хэрэгжүүлэхээр бид нар санаачлаад эхлүүлээд явж байгаа. Тэрнийхээ хүрээнд бид нар энэ төслийнхээ бас хэсэгчилсэн байдлаар одоо бүтээн байгуулалтын ажлыг энэ жил эхлүүлэхээр бодоо төлөвлөөд явж байгааг дуулгахад бас таатай байна. Та бүхэн бас дэлгэцэн дээрээс бидний хийж хэрэгжүүлэх гэж байгаа төслийн бас тодорхой ийм дүрс мэдээллийг бас авч байгаа байх. Одоо бид 98-чуудын хувьд бол бас өнөөдөр 3 ширээ ингээ залгаа суудсан бас олуула нэлээд олон олуула ингээ цуглацгаасан байгааг та бүхэн бас харж байгаа байх. Тэгээд дэлгэцэн дээр ерөнхийдөө бидний хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа U Park гэдэг ийм төслийн ерөнхий одоо концепт танилцуулга явж байгаа. Тэгэхээр эдгээрт бас та бүхэн бас анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ бол нэлээд их хөрөнгө хүч шаардсан, цаг хугацаа шаардсан ийм ажил учраас бас бид нар нэлээд тийм үе шаттай энэ ажлыг хийж хэрэгжүүлэхээр ингээд төлөвлөд явж байгаа. Тийм учраас энэ жилийн 100 жилийнхаа ойд зориулаад бид нар энэ төслийнхээ бас хэсэгчилсэн байдлаар эхний үе шатын ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр одоо дотроо ярилцаад одоо шийдлээ гаргасныг та бүхэнд дуулгахад бас таатай байна. 98-чуудын зөвд гол зорддог зүйл бол ерөөсөө төрлөх нутаг тэр дундаа ирээдүйн хооч болсон хүүхэд залуучууд руугаа чиглэсэн үйл ажиллагаануудыг нэлээд бас идэвхтэй чиглэж ажилдаг гэдгийг бас онцолж хэлэхэд таатай байна. За баярлалаа. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нийт усчуудаа 100 жилийн арга хэмжээнд 98 оны төгсөлтийн хамт олон бүгдээр хүрэлцээрсэн байгаа. 98 оны хамт олонны одоо ингээд зүгээс Увс аймгийн Чанбуу ууланда цэцэрлэгт хүрээлэнг байгуулах гэж байгаа маа. Цэцэрлэгт хүрээлэн яагаад байгуулах гэж байна гэхээр манай Увс аймгийн засаг даргууд манай 98 оны төгсөж Батчаргал байгаа. Манай Батчаргалынхаа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа хийх гэсний сандлыг дэмжиж бид нар бүтээн байгуулалт 98-ийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар бас нэг одоо та бүхэндээ хэлэхэд таатай байна. Энэ нь болохоор 5 жилийн хугацаанд явна. Та бүхэн дэлгэцэн дээр харж байгаа бах. Дэлгэцэн дээр харж байгаа тэр цэцэрлэгт хүрээлэнг байгуулах гэж байгаа. Энэ жилийн хувьд болохоор 100 жилийнхаа зориулаад 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эхлүүлж 5 жилийн хугацаанд цаашаа явж энэ цэцэрлэгт хүрээлэнг байгуулах гэж байгаамаа. За баярлалаа. За баярлалаа. 2030 оны хүртэл хэрэгжүүлэх цэцэрлэгт хүрээлэнгийн ажил энэ онд 98 оны төгсөгчдийн санаачлаг бүтээлч оролцоотойгоор эхлэх нэ. Дараагийн ширээтэйгээ уулзцгаая.